Өглөөний минь сайхан амарцгаас нөө. За өдөр өглөөнийхөө үгийн цагийн төлөө бурхан талархан залбирая. Эзэн минь ээ, бидэнд та шинэ өдрийг өгч байгаад баярлалаа. Өглөө бүр таны нэгүүлсэл шинэ байдаг. Тийм учраас одоо бидэнд эзэн минь ээ, юу хэрэгтэй талаар, та юу хүсэж байгаа талаар бидэнтэй яриараа, үгээ хэлээрээ. Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За би та бүхэнтэй бас залбирлын талаар хуваалцъя. Тэгээд Ром 8:26-27 одоо би таард уншиж байгаа. Түүнчлэн мөн сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлшгүйгээр яолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг нягтлагч нь мэддэг. Тиймээс Бурхны хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө сүнс зуучлан гуйдаг юм аа. За энэ дээр залбирлыг бол ариун сүнсний тусламжаар одоо болдгоо гэж энэ дээр бичигдсэн. Тийм учраас бидний залбирал бол сүнслэг үйлчлэл. Сүнслэг бас одоо тэмцэлч гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгэхээр бид аливаа ямиг аяндаа бий болно гэж хүлээх шаардлагагүй. Харин бид нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө бид залбирах ёстой. Бид бурханд хандах ёстой. Бидний итгэл залбирлаар дамжин илэрдэг. Бидний итгэл маань залбирлаар дамжин бурханд хүрч тэгээ бурхан бидэнд хариулж ажилдаг. Тийм учраас залбиралд бид үнэхээр одоо ач холбогдол өгөх хэрэгтэй. За энэ дээр бол бид нар юу залбирх ёстойгоо бид мэддэгвэ гэж. Заримдаа бид яг бурханы хүсэл юу болоо, бурханы хүслийн дагуу хэрхэн залбирх вэ гэдгийг бас заримдаа бодхоос илүүгээр өөрийнхөө юу хүсэж байгааг илүү бас бурханд хэлдэг, залбирдаг. Мэдээж бурхан сонсдог. Харин энэ дээр бол илүү одоо ариун сүнсний тусламжтайгаар одоо ариун сүнстэй хамтран залбираарай гэсэн. За тэгэхээр бидний сүнсний амьдралын одоо тэр одоо гал гэж үзвэл тэр одоо түлшин, тэр одоо түлэн ариун юу залбирал гэж ойлгох хэрэгтэй. Ерөөсөө бидний залбирал юу итгэлийг итгэдэг нь одоо залбирал. Бидний сүнсний амьдралыг амьд байлгадаг нь залбирал. Тийм учраас та одоо залбираарай. Одоо энэ цагийн дараачсан та үргэлжлүүл залбираарай. Та өглөө бүр бас орой бүр та залбираарай. Үнэхээр машин одоо зогсож байгаад хөдлөхийн тулд хүч шаардлагадна. Хааслах хэрэгтэй, хүн дараандаа хийх хэрэгтэй. Яг үүн шиг бидний итгэлийн амьдрал зогсон байгаа бол итгэлийн амьдралаа та сүнслэг амьдралаа өсгөхийг хүсэж байвал та шууд одоо залбир. Үнэхээр бурхан тандаа чин сэтгэлээсээ залбир. Бурхан заавал сонсоод хариулах болно. Бурхан гоо гэсэн. Битээ гоогээгүй. Бурхан бас өгнө гэсэн. Өгөхгүй гээгүй. Тийм учраас юуны төлөө залбирч бол та бурхан тандаа залбираарай. Ган төмрийн үйлдвэрийн одоо зуухыг маш өндөр одоо хэдэн мянган градуст өндөр одоо халуун байх ёстой. Тэгжиж сая тэр ган одоо тэр хүдрийг одоо хайлуулж одоо ган төмрийн тэр цовмил гарч ирнэ. Яг үүн шиг бид тэр одоо асуудлыг шийдэхийн тулд бид бурхантай хамт алхахын тулд бид бурханы хүслийн дагуу түүнд үйлчлэхийн тулд бид залбирах хэрэгтэй. Тэр одоо зуухыг хэрэг ингээд галлахаа болоод зогсоочвол дахин галлахын тулд дахин тэр шаардлагатай өндөр температурт хүрэхийн тулд маш их одоо тэр одоо түлш одоо шатхуун одоо юу гэдгийг те бүхэл тэр түлшийг маш ихээр хийх ёстой. За бас одоо нөгөө олон өдөр галж иж тэр өндөр одоо температурт хүрдэг юм байна. Тийм учраас бид эзний өмнө яг түүний шаардлагын дагуу тэр сүнслэг итгэлийн амьдралаар амьдрахын тулд бид өдөр бүр бид залбирсаар байх хэрэгтэй. Бидний мэдээ залбирахад Бурхны үг хэрэгтэй. Үгийг уншаад, залбираад, талархаад ингээд бидний залбирал тогтмол байх юм бол эзэн бидэнтэй хамтраад бидний өмнөх тэр асуудлуудыг шийдэх болно. Бидний тэр хөрсөн итгэл, хөрсөн тэр сэтгэл зүрхийг маань эзэн дахин халаах болно, дахин шатаах болно. Эзэн хэлэхдээ сүнсээр шат гэж хэлдэг.
бид сүнсээр шатахын тулд бид залбирах хэрэгтэй. Бидний залбирлыг хинч юу ч зогсоож чадахгүй. Тийм учраас бүгд хамт залбирая. Эзэн минь ээ, бид өдөр бүр танд залбирх болно их эзэн. Тэгээ одоош таны өмнө ирээд залбирч байна. Та бидний сүнсэг амьдралыг гал халуун болгож өгөөч. Их эзэн минь ээ, таны гэсэн зүрх сэтгэлийг маань та улам бүр шатааж, итгэлийг маань та шатааж өгөөч. Оо Бурхан, бидний итгэлийг та гал мэт өрдөөч гэж танаас гуйж байна. Та дахин биднийг босгооч, тэнхрүүлээч. Та биднийг эдгээгээч. Та биднийг өрөөж, хангаач гэж танаас гуйж байна. Өглөө бүр тогтмол залбирдаг болгож өгөөрэй. Бидний залбирлаар та бидэнд өөрийн хүслийг илчлэх болтугай, үгийг хэлэх болтугай. Бидний зүрх сэтгэлийг та өөрлөгөө улам бүр татаж, улам бүр та өөрийнхөө хайрны хүслээр дүүрэх болтугай эзэн минь ээ. Аава, биднийг та залбирлын хүн болгож өгөөрэй. Таны ариун сүнсний хүн болгож өгөөрэй. Сүнслэг, бурханлаг хүн болгооч гэж Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Та залбирлын амьдралынхаа галыг өртөхийн тулд, та сүнслэг залбирлын амьдралаа гал халуун байлгахын тулд та өдөр бүр тогтмол залбирах хэрэгтэй. Байнга залбирах хэрэгтэй. Даниэл өдөрт 3 удаа залбирснаар Бурхан түүний залбиралд хариулж, тэр Иерусалимийн хан хэрмийг босгох хүртэл, тэр хаан хүртэл тэр хан хэрмийг босгох шаардлагатай тэр зүйлсийг одоо өгүүлж исэн шиг та өдөр болгон залбирах юм бол Бурхан танд хариулан таныг хангах болно. Бурхан таныг өрөөх болтугай.